Сайн байцгаана уу? Би Испани хэлний орчуулагч, англи хэлийг олон улсад заах хэрэгтэй багш тогтхой байна. Энэ бол миний English Espanol TOEFL сувг. Энд би Испани хэлийг эхнээс нь суурь тавин зааж байна. Өнөөдрийнхээ хичээлээр би хичээлийн хэрэгслийн тухай заах гад бэлтгэсэн байж байна. Тэгээд үгийн сангаа нэмэгдүүлэндээ төгсгөл хүртэл хамт байгаарай. Хичээл бүрийг хамгийн түрүүнд хүлээж авахыг хүсвэл сувагт маань subscribe хийж all буюу бүгд товчийг төгчүүлээрэй. Хичээл эхлэхийн өмнө бяцхан зар хэлье. Би англи хэлийг онлайнаар ангиар болон ганцаарчлан зааж байна. Одоо тэгэхээр Хойд Америк болон Аз, Европоор зуны улирал эхлэх гэж байгаатай холбогдуулаад 100% онлайн анги сонирхож байгаа хүмүүс холбогдороо. Ингээд өнөөдрийн хичээлд оръё. Los útiles escolares. Хичээлийн хэрэгслүүд. Los útiles гэдэг бол аливаа нэг зүйлсийг хэрэгслүүдийг хэлдэг. Олон тоон дээр байна. Escolares энэ олон тоотойгоо холбоотой олон тоон дээр хувирсан байж байна. Өнөөдрийн хичээлээр суралцах зүйлс мэдээж хичээлийн хэрэгслүүд үзэн, нэршлүүдийг нь үзэн, ир эм хүйсээр хувирдаг. Ир хүйсийг нь маскулино, эм хүйсийг феминино гэж байгаа. Энэ үгнүүдийг сайн чийжлээд аваарай. Хичээлийн төгсгөлт хийх дасгал дээр гарч ирнэ шүү. Тодорхой ялгац гишүүн энэ дотор бас орж ирнэ. Өмнөх хичээлдэр үтсэн зүйл маань одоо ингээд цаашдаа хэрэглэгдээд явна. El, la, los, las. Эднэр бол одоо Испани хэлтэй бүр салшгүй холбоотой. Жишээ өгүүлбэр үзнэ. Дасгал дээр ажиллаад хариугаа шалгана. За эхнийхээ үгнээс үзье. Ир хүйсэн дээр бичигдсэн үгнүүд байгаа. Оогоор ер нь ихэвчлэн төгссөн үгнүүд маань одоо ир хүйстэй байдаг тийм ээ, та бүхэн мэдж байгаа. El lápiz харанда. El libro ном. El bolígrafo үзэг. El borrador баллуур. El cuaderno дэвтэр. El sacapuntas харандааны үзүүрлэгч. Сака гэд эхний дөрвөн үсэг нь ер нь ямар нэгэн юм салгаж авахыг хэлдэг. Пунта гэдэг нь бол энэ нэг таван үсэг. Энэ тав бол аливаа нэг юмны үзүүрийг хэлдэг. Жишээ нь үзэгний маань компьютерийн үзэгний маань үзүүр. Харандаа үзүүрлэгчийг Перуд бол El tajador гэж хэлдэг. Тэгэхээр орон орныхан бас өөр үгнүүд хэрэгэлдэг. Тэгэхээр ядаж энэ хоёрыг нь чийжилчүүл ойр зүрийн юм ярих нь байна. Одоо эм хүйсэн дээр яаж хэлэгддэг вэ? Ямар үгнүүд байгаа вэ гэдгийг харъя. Аагаар төгсөж байгаа болвол нэр үг нь аагаар төгсөж байгаа бол ер нь эм хүйс байдаг тийм ээ. La mochila өмнөх хичээлдэр үзсэн өөр гөвч. La carpeta хавтас ийм хавцыг la carpeta гэдэг. Бас энд Перуд бол хүмүүс folder гэд англи үгийг folder гэд одоо Испани маягтай хэлцдэг. Эдгээр хүчтэй. La regla шугам. La calculadora тооны машин. La tijera хайч. Хайч гэдэг үгний хувьд нэг онцлог тал нь La tijera гэд ганц тоон дээр хэлж болдог. Эсвэл олон тоон дээр Las tijeras гэж хэлж болдог. La goma баллуур. За анхаарах нэг хэд хэдэн зүйл байна. Энэ бол илүү бичгийн хэлтэй холбоотой. Тэгэхээр анханаас нь сурж байгаа юм чи ярихтаа яад юм бэ? Аль оронд яаж хэрэгэлд юм бэ? Мөн бичихтэй яад юм бэ гэдгийг хамт сурчвал их зүгээр байдаг. El lápiz, la regla, la mochila. Энд чэнэс харах юм бол нэр үгнүүд маань дандаа ялгац шүнтэйгээр хэрэгэлнэ. За Испани хэлэнд юмсын нэрийг жижиг үсгээр бичдэг.
Жишээ нь el cuaderno дэвтэр гэдэг үг байж гин. Одоо өгүүлбэрийн дунд орохдоо ингэж жижигээр орох хэвээр. Яг өгүүлбэрийн эхэнд бол мэдээж томоор эхэллэгүй яг. Тэрнээс биш одоо өгүүлбэрийн дунд бол эсвэл төгсгөлд одоо ерөөсөө ингэж ялгац шөнө нь томоор эхлэхгүй. Олон тоон дээр el lápiz гэд хэлэхдээ одоо энэ ялгац шөнө нь los lápices болоод хувирч байгаа. La mochila, las mochilas. ¿Qué es esto? Энэ юу вэ? Es un lápiz. Энэ бол харандаа. Son unas mochilas. Эднэр бол үр өвчнүүдээ. За тэгэхээр үйл үг нь бол ганц тоон дээр юм ярьж байгаа бол ганц тоон дээр байгаад нэр үг нь ганц тоон дээр ялгац шүү мөн адил. Олон тоон дээр бол үйл үг олон тоон дээр, ялгац шүү олон тоон дээр, нэр үг олон тоон дээр. За энэ дээр анхаараарай. Энэ бол Испани хэлний юм онцлог байгаа шүү. Жишээ ejemplos. Necesito un lápiz para la clase. Хичээлд харандаа хэрэгтэй байна. Un lápiz ямар нэгэн харандаа. Mi mochila es roja y grande. Миний өргөвч том, улаан. Tengo 3 cuadernos en mi mochila. Миний өргөвчөнд 3 дэвтэр байна. ¿Tienes una tijera? Sí, aquí está. Чамд хайч байна уу? Байна. La regla está en la cartera. Хавтас дотор шугам байна. Ингээд өнөөдрийн үзэх хичээл маань болчихжээ. Одоо дасгал дээр ажиллаад хэрэгжүүлээд үзье. Ejercicio 1. Тохирох ялгац шүүн үгээр бүглэнэ үү? El, la, los, las. За зургийг хараад ямар өгнүүд байгаа вэ? Бодороо. Эсвэл бичих боломжтой бол бичээрэй. Одоо хариугаа шалгая. El lápiz. Энэ маань эр хүүсэн дээр байгаа тийм ээ, харандаа гэдэг үг. Хаалтан дотор аль хүүсэн дээр вэ гэдгийг оруулсан шүү. La mochila. Үргэлж los libros. Номнууд. Las tijeras. Хайчнууд. Хайч. За энэ дээр бол түрүүн тайлбарсны дагуу Испани хэлэн дээр хайч гэж хэлэхдээ la tijera эсвэл las tijeras гэж хоёр янзаар хэрэгэлдэг. Хоёулаа зөв. Тэгээд дээрэс нь бас хит хитэн олон хайч авах юм бол las tijeras гэж хэлэх боломжтой. Гэж хэлж болно. Тэгэхээр хайчнууд гэсэн байгаа шүү. Энэ дээр ойлгоорой. Тэгээ ийм хүсний үг олон тоон дээр байна. El cuaderno дэвтэр. La regla энэ хүсэн дээр байгаа шугам гэдэг үг. Ejercicio 2. Монгол үгийг Испани хэл рүү орчуулно. Traduce al español. Дэвтэр, хайч, тооны машин, баллуур, хавтас. За энэ үгнүүд яаж хэлэх вүлээ? Хариугаа шалгая. El cuaderno. La tijera. La calculadora. El borrador. La carpeta. Ejercicio 3. За зөв болвол ингээд зөв гэж тэмдэглээд буруу бол X гэж тэмдэглээрэй. Марка гэж байгаа ямар нэгэн юмыг тэмдэглэхийг марка. La mochila es masculino. Үргэлж эр хүүсэн дээр байна. Эр хүүсэн дээр хэлэгддэг үг. El cuaderno es masculino. Эр хүүсэн дээр хэлэгддэг үг мөн үү, үгүй юу гэдгийг одоо хэлэх нь хариулах нь. Las tijeras son plural. Plural гэдэг бол олон тоон дээр тийм ээ.
La regla es un útil escolar. Энэ одоо өнөөдрийн хичээлийн гарчиг дээр байж байгаа тий. Одоо хичээлийн хэрэгслээ гэдэг. El lápiz y la calculadora son femeninos. Энэ хоёр үг маань хоёулаа эм хүйсэн дээр байна гэж байна. Тэгвэл зөв бурууга гаргаарай. Хэрэг хэрэгтэй бол хичээлийн бичлэгтээ одоо пауз хийгээрэй. Одоо хариугаа шалгая. Нэгтгэн la mochila эм хүйсний үг ээ. El cuaderno эр хүйсний үг зөв. Las tijeras олон тоон дээр байна. La regla шугам хичээлийн хэрэгсэл мөн үү? El lápiz гэдэг нь эр хүйсний үг. Эм биш тийм ээ. За ингээд өнөөдрийн хичээл маань болж байна да. Muy bien. Хичээл тамд байсан танд баярлалаа. Хэрэг та миний зааж байгаа Испани хэлний хичээлүүдийг алдалгүй үзэхийг хүсвэл English Espanol тоогийн нэртэй YouTube сувагт минь subscribe хийж all буюу бүгд товчхон идэвхжүүлээрэ ингэснээр намайг шинэ хичээл оруулах болгонд автоматар мэдээлэл очиод авах болно. Хэрэг танд хичээл минь таалагдсан бол лайктарч, комент хэсэгт сэтгэлээ үлдээгээрэй. Баярлалаа. Дараагийн хичээл дээр дахин уулзъя.